Нөгөө дэлхийн 7 гайхамшиг гэдэгтэй адилхан анагаахын шинжилгээ ухааны гайхамшгуудын нэг ч юм бол вакцин шүү дээ. Тийм ээ, одоо эрдэмтдийн бодож олсон гайхамшигт бүтээлүүдийн нэг бол вакцин. За, сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Манай We Care podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За, өнөөдөр манай зочноор интермед эмнэлгийн дархлаажуулалтын албаны эрхлэгч, халдвартын эмч, цолмын эмч өргөдөн оролцож байна. За, бидний урилгыг хүлээж аваад оролцож байгаад маш их баярлалаа. Манай сонсогчдод өөрийгөө товч танилцуулаач. За намайг Цолмон гэдэг. За би 2004 онд хүний хэмжээ мэрэгчлэр төгсөөд тэрнээс хойш одоо энэ салбартаа 17 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За энэ салбарт ажиллахдаа анх төгсөөд бол сумын эмнэлэгт эхэлж ажилласан. За тэрнээс хойш одоо 17 8 дахь жилдээ ажиллаад интермед эмнэлэгтээ бол 7 дахь жилдээ ажиллаж байна. За халдвартын эмчийг 2017 онд халдвартын эмчээр үндсэн мэрэгжил. За 2005 онд давхар судлаач эмчээр төгссөн. За тэгээ энэ мэрэгчлэрээ нийтдээ интермед эмнэлэгтээ 7 дахь жилдээ ажиллаад явж байна. За, дархлаажуулалтын алба гэхээр эмнэлгийн бас хүн болгон яриад идэггүй, мэдээд идэггүй мөртлөө аюул чухал нэг хэсэг байдаг л да. Одоо жишээл хамгийн том жишээ нь бол одоо дархлаажуулалт вакцин. За, интермедийн хэмжээнд бол та энийг ингээд хариуцж байгаа юм байна. Ойлголоо. Тэгвэл улсын хэмжээнд яг энэ дархлаажуулалтыг хариуцдаг алба газар нь аль юм? За улсын хэмжээнд бол халдварт өвчин судлалын үндэсний төв бол үндэсний дархлаажуулалтаа үндэсний товлолын хөтөлбөрөөр бол хариуцаа явж идэг. Дээр нь бол эрүүл мэндийн яам бол үндэсний бодлогын хэмжээнд бол зохицуултаа явж идэг. За энээсээ салбарлаад одоо улсын бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд аймаг дүүрэг нийслэл за тэгээд сум өрхийн эмнэлгүүдээр бол энэ үндэсний товлолын вакцинууд бүгд хийгдээд ингээ хянагтаа явж идэг. За, одоо анхаарт үзэжсэн нас ингээд буцаагаас сэргийг санах юм бол нэг товлолт вакцин, тэгээ сайн нурын вакцин билүү? Тэ? Дархлаажуулалт гэж явдаг. Тэрний ялгааг нь товчхон хэлж өгөөч. За товлолт вакцин гэдэг болохоор заавал нөгөө улсаас хийгдэж байгаа дэлхийн нийтээр хийгдэж байгаа тухайн халдварт өвчнийг одоо устгахын тулд хийгдэж байгаа дэлхийн хэмжээнд хийгдэж байгаа вакцинуудыг л хэлж байгаа юм. За сайн дурын гэдэг нь болохоор тухайн иргэд бол өөрийн хүсэлтээрээ сайн дураараа хийгдэж байгаа нэмэлтээр авч байгаа л дархлаажуулалтыг хэрэглэж байна гэсэн үг. Тэгэхээр товлолт вакцинд бол одоо өссөн үсээгүүл тэр вакцинаа хэлэх нь байна шүү дээ, тийм ээ. Одоо дөнгөж төрөөл тэгэл ихний вакцинууд тэгддэг шүү дээ, тий. Тэрнээсээ эхлэл явна гэсэн үг шүү дээ, тийм үү. Тэрэнд нөгөө бидний сайн мэддэг нөгөө сахуу татрангаас сахуулаад гепатитийн вакцинаас сахуулаад юмнууд явна байх. Тэгвэл манай улсад хизэнээс анх ингэж ийм сайн дурын вакцин гэдэг юм орж ирсэн юм. За ер нь вакцин бол өөрөө одоо тухайн одоо халдварт өвчний эсрэгэл хүний биеийн одоо дархлын тогтолцоог одоо сэргээж байгаа тэр чиглэлд одоо идэвхжүүлэх зорилгоор хүнд хийж байгаа тэр одоо тарилгаар эсвэл уух хэлбэрээр амын хэлбэрээр өгж байгаа тэр биологийн идэвх бүтээгдэхүүнийг л вакцин гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр вакцины одоо зорилго нь бол тухайн хүн амыг одоо халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой тэр халдваруудаас л сэргийлэх зорилготой хүн амаа хамгаалах зорилготой юм гарсан гэж хэлж болно. Тэгээд сайн дурын одоо хамгийн анхны вакциныг бол 1796 онд Эдвард Женнер гэдэг эрдэмтэн бол анх цагаан цэцэг өвчний вакциныг анх нээсэн байгаа. Тэгэхээр цагаан цэцэг өвчний энэ вакциныг нээснээс хойш дэлхийн маш олон орнуудад энэ вакциныг одоо нэг үндэсний товлолт одоо энэ вакцинд нь оруулснараа одоо дэлхийд дахинд бол цагаан цэцэг өвчнийг устгаж чадсан юм аа гэж үзэж байгаа. За үүний дараа үүнтэй зэрэгцээд манай Монгол улс бол үндэсний товлолт вакцинаараа одоо цагаан цэцэг өвчин, за халдварт сааг, за дээрэс нь маш олон өвчнүүдийг бол одоо устгаж тэрнийг одоо багасгаж байгаа ийм тоон үзүүлэлтүүд байгаа. Энэ дотор бас вирусны гепатит Б өвчний одоо энэ вакцинжуулалт хийгдснээс хойш 15 дахин ингэж бууруулж чадсан юм а гэсэн ийм статистик үзүүлэлтүүд бол байгаа. Гепатит Б буюу бидний мэдгээр бол одоо нөгөө илгэний шар одоо Б вирусын одоо халдвар гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр нь олон жил болоод ирэхлээрээ цирроз болон циррозоос хавдрал одоо нэгс нэлгний хавдар үүсэх хэрэгсэлтэй болж байгаа шүү дээ, тий. Бүр хүндрэх юм бол нөгөө дээтэйг авсарч гэдэг юм уу, тий. Тэгэхээр нөгөө дэлхийн 7 гайхамшиг гэдэгтэй адилхан анагаахын шинжилгээ ухааны гайхамшгуудын нэг ч юм бол вакцин шүү дээ. Тийм ээ, одоо эрдэмтдийн бодож олсон гайхамшигт бүтээлүүдийн нэг бол вакцин. Энүүгээрээ маш олон дэлхийн хэмжээнд одоо хүн гэдэг энэ биологийн төрөл зүйлийн тусч өвдөд үе олноороо үхээд байгаагийн эсрэг гаргаж авж байгаа
одоо бүтээгдэхүүн тийм ээ. Энэ нь маш олон хүний амь насыг аварсан биднийг одоо өнөөдөр ингээд подкаст хийгээ сууж явах хэмжээнд л аварч байгаа гэсэн үг шүү дээ. А манад одоо энэ хийгдэж байгаа вакцинууд нь одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас биднэрт хуваарлдаг гэсэн үг үү? Эсвэл тухайн улс орн болгон өөрийнхөө энэ товлолт вакцинуудыг аль нэг улс орноос авдаг уу? Надад байгаа одоо мэдлэгээр бол манай улс вакцин үйлдвэрлэхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр манад орж иж байгаа вакцинууд нь ихэвчлэн хаанаас орж ирдэг юм? Вакцин нөгөө шууд дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ вакциныг одоо таных аваа гэж шууд бэлэн өгөхгүй. Тэгэхээр тухайн улс өөрийнхөө одоо санхүү боломж нөхцөл тэгээд нөгөө тухайн өвчнийхөө эсрэг ямар өвчнөд манайх илүүдэлэх үү, аль вакциныг авах вэ гэдгээс хамаарат оруулж ирдэг байгаа. Үйлдвэрлэгчийн хувьд бол ихэвчлэн үндэсний хэмжээнд бол энэтхэг вакцин, Солонгосод үйлдвэрлэсэн вакцинууд бол илүүдэлгүй орж ирсэн байдаг. Тэгэхээр бид нар одоо ярьдаг шүү дээ тий. Америк, Канадаас орж ирсэн одоо антибиотик ч юм уу, эсвэл нөгөө аспирин ч байдаг юм уу, өвдөлт намдаах юмнууд, ибупрофен ч байдаг юм уу, чанарын хувьд уухаар үйлчлэх нь арай дээр сайн байдаг гэдэг. Тэрнтэй адилхан вакцины чанар A copy, B copy гэдэгтэй адилхан хэр их тийм ялгаа байдаг вэ? Тэрэн дээр бол нөгөө өндөр хяналт байдаг учраас вакцин дээр бол тийм асуудал байхгүй. Үйлдвэрлэгч нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу тухайн үйлдвэрлэгч вакцинаа үйлдвэрлэнэ. За тэрний дагуу улс орнууд бол өөрийнхөө вакцинуудыг худалдаа хийгдэж явж байдаг. Тэгэхээр одоо яг вакцин дээр хяналт шалгалт маш өндөр гэсэн санаа байна шүү дээ, тийм ээ. Одоо намар болох нэ. Одоо ингээ болчлоо л доо наадмын дараа намар гэдэг чинь. Тэгээд цэцэрлэг сургууль эхэлнэ. Вакцинууд хийгээд эхэлчихжээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ямар төрлийн ямар өвчнөөс сэргийлэх юм вакцинууд хаана хийгдэж байгаа вэ? За саяын ярьсан үндэсний товлолт вакцинаас гадна сайн дурын вакцинууд бол бас хийгддэг байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд мөн адилхан. За улсын хэмжээнд улирлын чанартай улирлын томоогийн вакцин бол одоо ингээл 8 сар 9 сараас эхлээд нөгөө томоо өвчний дэглэлтээс өмнө бол улсын хэмжээнд орж ирж хийгддэг байгаа. Энэ ихэвчлэн Солонгос улсад үйлдвэрлэгдсэн вакцинууд 2 төрлийн вакцин улсын хэмжээнд орж ирдэг. За мөн ротавирусын вакцин байна. Энэ бол нөгөө ротавирусээр үүсгэгдсэн суулгалт халдварт өвчний эсрэг вакцин мөн сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа. Жишээлх юм бол энэ вакциныг бол интермед эмнэлэгт одоо 2 сартаагаас 2 нас хүртэлх хүүхдэд 3 удаа уудаг хэлбэрээр ийм уудаг вакцин бас байгаа. Ротавирусын эсрэг вакцин тийм ээ. За томоогийн хувьд бол одоо сургууль цэцэрлэгийн одоо эхлэх хичээлийн жил эхэлж байна. Хөөний бөөгнөрл маань эхэлж байна. Тэгэхээр энэ сургууль цэцэрлэг эхлэхээс өмнө манай эцэг эхчүүд бол одоо орж ирээ томоогийн вакцин бол бас нэлээд хэдэн жил хийгдэж байгаа учраас манайх нэлээ илүү мэдээлэлтэй болцсон байдаг. Тэгэхээр одоо томоо бол өөрөө 10 11 сараас улиралчлалын хувьд бол эхлээд 11 12 сард бол эд оргил үедээ хүрээ тэгээд 3 4 сар хүртэл ингээд үргэлжилж байдаг ийм улирлын чанартай халдварт өвчин. Тийм учраас дэгдэлт эхлэхээс өмнө л хүүхдийн бөөгнөрл үүсгэхээс өмнө л одоо вакцинтай хамрагдчих юм бол 1 жилийн хугацаанд бүрэн дархлаа тогтдог ийм вирусээр үүсгдэг халдварт өвчин. Улсын хэмжээнд оруулж ирж байгаа энэ томоогийн эсрэг энэ вакцин нь хичнээн байршилд аль эмнэлгүүд дээр хийгдэж байгаа вэ? За сайн дурын дархлаажуулалт улсын хэмжээнд бол улсын одоо бүх шатлын эмнэлгүүд дээр хийгддэг. Аймаг, дүүрэг, нийслэлгээд за тэр дунд өрх сумын эмнэлгүүд дээр бол энэ вакцинууд бүгд хийгдэж явж байгаа. За дээрэс нь хувийн хвшлийн эмнэлгүүдэд бол мөн хийгддэг улирлын чанартай. Тэгээд хувийн эмнэлэг дотроос бол бас нэлээд олон эмнэлгүүд мөн зэрэгцээд одоо улсын ачааллыг хөнгөлж гин гэсэн үг шүү дээ. Хүүхдүүдэд хамгаалах зорилгоор бас хийгдэж явж байдаг. Энд интермед эмнэлэг мөн ялгаагүй сүүлийн 4-5 жил бол энэ улирлын томоогийн вакциныг 2 төрлийн вакцин бол хийгдээд оруулж ирээд хийгдэж явж байгаа. Сонголтын хувьд бол нэг нь өндгөн суурьтай гэдэг нь бол Бүднэрамд Солонгос улсын Green Cross үйлдвэрлэгдсэн одоо ийм 4 цент вакцин байгаа. Тэгэхээр энэ вакцин бол нөгөө дахианы өндөгний үр хүрэл дээр сүрэлсэн учраас одоо өндөг дахианы амиханд харшил өгдөг хүн бол энэ эсрэг заалттай. Бусад тохиолдолд бол энэ тухайн жилдээ одоо дэгдэлт хэлбэрээр гарах магадлалтай тэр 4 төрлийн вирусын омгийг оруулсан ийм вакцин бол хийгдэж явж байдаг. Нөгөө нэг хувилбар нь бол сонголт нь бол хүний өөрийн эсийн үсгүүрт сүрэлсэн Skacel-View гэсэн вакциныг бас оруулж ирж хийгдэж байгаа. Адилхан мөн Солонгос вакцин мөн 4 цент гэдэг нь 4 төрлийн 25-аас 26 оны одоо өвлийн улирал дэгдэлт хэлбэрээр гарах магадлалтай тэр вирусын омгийг оруулсан вакциныг л одоо нэг хатгалтаар нэг хүнд одоо тунгаар савлагдсан гэсэн үг тийм вакциныг одоо хийгээд
ингээд дархлаажуулаад явж байгаа гэсэн үг. Ам, сая яг өөрөө чинь хэлсэн, нэрлсэн энэ хоёр вакцин байж нэг нь өндгөн суурьтай, нэг нь хүний эсийн өсгөр дээр гаргаж авсан. Энэ хоёр томог эсрэг вакцин тийм ээ. Хідээс хэдийн насны хүмүүс хийгдэх бүх насны хүмүүс юм уу тий? Ааха. Насны хувьд вакцин маань хоёулаа адилхан 6 сараас дээш насны бүх хүн хийх боломжтой өөрийн хүсэлтээрээ гэсэн үг те сайн дураар хийгдэж байгаа учраас. Дээрэс нь үндэсний хэмжээнд хийгдэж байгаа вакцин бол тодорхой нас зааж өгдөг. Бага насны хүүхдүүд 0-5 насны хүүхдүүдтэй, өндөр настай, жирэмсэн ээжүүдэд бол хийж яадаг. За хувийн хөвшил интермед эмнэлэг бол 6-аас дээш насны бүх хүндээ одоо насны бүлэг харгалзахгүйгээр бүх хүндээ одоо албан байгууллагаараа чийлгэж болно. Тэ ингэж хийгээд явж байгаа. Мөн насны дээр нь ярихад бол 6 сараас 9 хүртэлх насны хүүхэд энэ хоёр вакцин хоёулаа адилхан давтан тун бас байгаа. Тэгэхээр 6 сараас 9 хүртэлх насны хүүхэд өмнө нь одоо томоогоор өвдөж байгаагүй. Одоо томоогийн инфлюенса A, B хүрээний халдвараараа өвдөж байгаагүй. Дээрээс нь томоогийн вакцин одоо амьдралд анх удаа хийлгэж байгаа бол 28 хоногийн зайтай ийм хоёр давтан тун авах юм бол илүү урт хугацааны үр дүнтэй дархлаа тогтно гэж үзэж байгаа. Тэгээд дараа жилээс нь бол жилд нэг удаа л хийгдэг вакциныг давтан тунгаж авахгүй жилд нэг удаа л хийлгээ явна гэсэн хүүхдүүд бол. Тэгэхээр эмнэлэг дээр бол одоо жишээлбэл би гэр бүлэрээ ирж байгаа хүмүүсийг аяг хараад байна л да. Хүүхдүүдэд хөтөл ээж аав нь. Тэгэхээр хүүхдүүд нь ч хийлгэж байгаа, ээж аав нь ч хийлгэж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс бол хүүхд нь хэлчихээд ээж аав нь хэлэхгүй ч юм уу, эсвэл ээж аав нь хэлчихээ хүүхд нь хэлэхгүй ингээд байх тохиолдол байгаад байна л да. Тэгэхээр аль нь зөв юм те? Гэр бүлэрээ хэлэх ёстой юм уу? Юу анхаарах ёстой юм? Ер нь бол халдварт өвчин чинь нөгөө тэр нь өвчлөө тэр нь өвчлөхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Ялангуяа томоо бол амьсгалын замаар халддаг халдварт өвчин гэдэг бол манайхан одоо ковидоос хойш бол амьсгалын замаар дамждаг өвчнүүдийг бол нэлээд сайн мэддэг болсон, нэлээд дадал юм туршлагатай болсон тий. Тэгэхээр амьсгалын замаар дамжиж байгаа учраас томоо бол заавал хүүхэд нь өвдө том хүн өмдөхгүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр хин гадуур явж хин халдвартай хүнтэй ойрхон контакт болсон байна. Тэр хүн л бусд гэр бүлийнхээ бүхэнд одоо ийм халдвар тарах боломжтой хинэн ч энэ өвчнөөр өвдөж хүндрэх юм эрсдэлтэй юм аа л гэж. Дээрэс нь манайхны ярьдаг одоо томоо бол зөвхөн одоо вакцин хийлгэсэн ч гэсэн одоо ингээл өвдөд байна гэж зарим нэгэн хүмүүс бас ярьдаг. Тэгэхээр манайхны дунд бас нэг ийм ойлголт байна. Томоо бол өөрөө 4 хэв шинжээр үүсгэгдсэн томоогийн эсрэг одоо орсон вакцин гэсэн үг. Томоо төст одоо яг томоогийн улиралтай зэрэгцээд 200 гаруй төрлийн томоо төст одоо вирусын халдварууд бас явж идэг. Тэгэхээр нөгөө баг зэрэг хөнгөн өвдөөл нэг 3-4 хоног халуураад нус гоожоод нэг хоолой өдмөр юм шиг болж байгаа л өөр аяндаа гайг болчдөг ч юм уу. Нэг хөнгөн юм уугаад хамар угаагаад ч юм уу хүүхэдтэй гайг болчиход гэдэг. Энэ бол томоо төст тэр 200 гаруй төрлийн вирусүүдээр өвдөөл одоо ингэж идгээд яваад байгаагаа манайхан бас нөгөө томоогоор өвдсөн юм а гэдэг ийм ойлголт бас байгаад байдаг. Тэгэхээр томоогийн яг инфлюенса A, B хүрээний одоо вирусын халдвар авсан тохиолдолд ихэвчлэн бол уушгины хатгалгаа болж ингэж хүндрэл өгдөг. Томоо төст бол бас харцангуй гайгүй. Тэгэхээр манай энэ вакцин маань өөрөө зөвхөн томоогийн одоо 4 төрлийн вирусээр үүсгэсэн томоогоос л хамгаална уу гэхээс томоо төст тэр 200 гаруй төрлийн вирусээр үүсгэсэн халдвараас бол бүрэн хамгаална гэсэн үг биш. За ойлголоо. Маш их хэрэгтэй мэдээлэл байна. Ялгааг нь гаргаж хэлж өгч байгаад. Гэхдээ би бол одоо жил болгон вакцины яригдэх л те томоогийн вакцин. Ядаж өвдсөн ч гэсэн хөнгөн өвдөх байх гэдэг бодлын үүднээс хэлэгдэх гэсэн үг. Тийм. Дээрээс нь бас одоо хүүхэдтэй гэр бүлийнхаа хүнд одоо халдвар тараачихгүй юмсан гэдэг бас нэг тийм бодол байна. Ягаад гэвэл өдөр болгон эмнэлэг дээр халдвартай өвчтөө зовлонтой хүмүүстэй хамтарч ажилладаг учраас тэр хүмүүсийг үздэг учраас өөрөө яг голомтонд нь байгаа учраас бусдад тарах эрсдэл нь надад өндөр байгаа учраас бусдыг хохирохгүй тулд одоо вакцин хийлгэдэг. Тийм. За тэгэхээр хүмүүс маань ийм одоо 4 төрлийн HIV шинжийн эсрэг томоогийн вакцин хийгдэх нь байна, хийж байгаа юм байна. Улсын хэмжээнд олон газрууд хийж байгаа юм байна. За хувийн хвшлийн эмнэлгүүд ч гэсэн ялгаагүй мөн тэрэн дундаа интернет эмнэлэг дээр бас аль аль нь хийж байгаа юм. Ротавирус тэр нь бол амар уух юм байна. Тийм үү? Вакцин тийм. Хүүхдүүдэд 2 сартаагаас 2 нас хүртэлх хүүхдүүдэд. Нөгөө томоогийнх нь бол тэр 6 сартаагаас эхлээд хэдэн настай ч гэж болно тийм ээ. Надад ингээд нэг томоогийн вакцин хийлгэн гэдэг ингэхээр нэг юм хүмүүс нэгээд нэг ойлгомжтой нөгөө дүр зураг гаргаад өгч юм санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр вакцин хийлгэн гэхээр зарим нэг өмнө хийлгэж байгаагүй хүмүүс ч юм уу, хүүхдүүд ч юм уу, айцтай ч юм уу яг яах юм тэрийг мэдэхгүй. Тэгэхээр эмнэлэгт ирэхээс нь ахуулаад ингээд яг ямар үеш дамжаад ингээд эмнэлгээс гардаг вэ гэдэг тэр нэг юм зураглалыг хэлээж.
За ер нь вакцин аль ч одоо шатлалын эмнэлгүүдийн вакцин гэдэг бол зүгээр одоо эмнэлгийн тусламжаас бас арай өөр төвшөнд явдаг. Вакцин бие уялдмал бол өөрөө тусгай маш олон хяналттай явж явах хэвээр. Тэгэхээр эмнэлэгт орж ирэл вакцин маань өөрөө ямар вакцин, ямар төрлийн вакцин хийх гэж байгаагаас ингээл бүртгэл дээр бүртгүүлэн тэ хувь өөрөө аваг нэрээс эхлүүлээд ингээд зөв бүртгэлээ хийлгэсэн байх хэвээр. За дараагийн урсгал маань эмчит үзүүлсэн байх хэвээр. Тэгэхээр ялангуяа а, зовиртой байгаа бол ямар завиур хизээ эхэлсэн ч гэдэг юм уу. За тэгээ эмчийн үзлэгт ороод хэрвээ эрүүл байх юм бол цаашаа сувлагч дээр очно гэсэн үг. Тэгээ эмч дээрээ бол тухайн вакциныхаа талаарх бүх мэдээллийг авна. Хаанахын вакцин, хэдэн дозоор хийх юм ч гэдэг юм уу. Вакцин маань өөрөө дотор олон янз байдаг учраас. За дараа нь сувлагч дээр очно. Вакцинатор сувлагч гэдэг бол өөрөө нарийн мэрэгжил эзэмссэн сувлагч байдаг. Зүгээр одоо сувилахын сургууль төгссөн сувлагч бол биш. Тэгэхээр дээрэс нь мөн 3 сарын курс хийгээд тэгээд яг вакцинатораараа мэрэгсэн сувлагч одоо тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр тухайн вакциныхаа хадгалалт, тээвэрлэлт, за дараа нь гарах анхаарах асуудлуудыг бүгдийг тэр хүн бол хэлж мэддэг. Тэгэхээр тэр зөвлөгөөнүүдийг бүрэн өгч чаддаг гэсэн үг. Тэгэхээр боломжтой бүх асуултуудаа сувлагчаасаа тодруулаад ингээ вакцина хийлгээд за вакцина хийлгэсний дараа бид шууд гараа явчихдаг манай зарим нэг үйлчлүүлэгчтэй мэдхгүйгээс болж бас болно тийм. Тэгэхээр вакцин бие уялдмал бол хийлгэсний дараа заавал ажиглалтын хугацаа байх ёстой. Вакцины дараах урвал хүндрэл гэж ярьдаг те. Тэгэхээр энэ урвал хүндрэл хэзээ үед яаж гардаг гэдгийг хамгийн их хүнд урвал бол хөвчлэн 30 минутын дотор одоо хүнд реакц өгдөг гэж үздэг те. Дэлхийн нийтээрээ. Тэгэхээр 30 минутын дотор бол вакцин хийлгчээд одоо сувлагчаасаа гараад үүдэнд тухайн вакцин хийлгэсэн одоо кабинеттэй үүдэнд бол заавал хүлээж бие ажиглах хэвээр. За хэрвээ эмнэлэг дотор байвал эмнэлэг дотор явж гаад биеийн байдлыг өөрөх юм бол 30 минутын дотроо тухайн эмчтэй эргэж үзүүлэх эсвэл ойрхон байгаа яралтай тусламжийн тасгаар ингээд үйлчлүүлэх ийм бүрэн боломжтой. Ийм хяналтыг бол манайхан мэдчих хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Тийм одоо жишээлбэл ам вакцин хийлгээд хүүхэд маань жоохон халуураад байна ч гэдэг юм уу. Вакцина хийлгэсэн. Тэгээ гэртээ хайрцсан. Тэгээ оройн ч юм уу. Эсвэл маргааш ч юм уу. Биеийн зараагаад байна, жоохон халуураад байна ч гэдэг юм уу. Ийм комплейн гэх юм уу. Зовирууд ээж аав нар санаа зовж шүү дээ. Одоо энэ хашил өгöd байгаа юм уу? Эсвэл одоо вакцинаас болоод өвдчихвүч гэдэг юм уу. Тэгэхээр энэ дээр тайлбар өгөөч. Ямар хэмжээнд хүүхэд халуурвал, ямар хэмжээнд өвдвөл анхаарах ёстой юм, ямар үед нь эмнэлэгт ирэх ёстой юм, ямар үед нь ажиглах ёстой юм. Вакцины дараах урвал гэж яриад байгаа тийм. Вакцины дараах урвалыг дотор нь бол хоёр ангилаад байгаа юм. Хэсэг газрын буюу ерөнхий биеийн хариу урвалууд гэж үзэж байгаа. Тэгэхээр хэсэг газрын гэдэг нь зөвхөн нөгөө тарьсан хэсэгтээ гар хавдаж болно, улайж болно, баг зэрэг хүндүр оргиж болно тийм. Энийг бол хэсэг газрын урвал. Ерөнхий биеийн урвал гэхээр вакцины дараа нэг толгоо өвдөх, үе мөчөөр өвдөх ч юм уу, баг зэргийн халуураад бие тав уурхаад байх. Энэ урвалууд бол нэг 3-4 хоногт илрээл өөр аяндаа зүгээр болох хэвээр. Энэ бол нөгөө дархлын систем идэвхжиж гэнэ гэсэн үг шүү дээ. Өвчнийхээ эсрэг. Тэгэхээр энэ урвал бол өөр аяндаа зүгээр болно. За тухайн хүнийхээ онцлогоос хамаарат халууралт мөн 38-аас дээш хүртэл халуурч бас болдог. Тэгэхээр энэ 38-аас дээш халуураад байвал хүүхдэд халуун бууруулах лаагаа хэрглэж болно. Уухаар юмнуудаа ууж болно. Альч насны хүмүүс те. За тэгэхээр вакцины дараах урвалыг бол нэг 2-3 хоногт ажиглаад тэгээд тэрнээс цааш энэ магадгүй энэ зовиурууд нэмэгдээл халууралт ойртол 8 цагийн зайтай ойр ойрхон халуураад ч юм уу халуун нэмэгдээд ингээд байх юм бол энэ магадгүй өөр өвчин бас давхар явж байгаад гэдгийг одоо чеклэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ойрхон эрүүл мэндийн байгууллага эмчит яралтай хандах хэрэгтэй. Зүгээр нөгөө вакцины дараах урвал нь байна гэд гэртээ байгаад байж бас болохгүй гэсэн үг тийм. Саяхан хэд хоногийн өмнө манай хүү вакцина хийлгэсэн. Тийм томоохон вакциныг. Тэгээд маргааш нь жоохон халуурсан. Тийм тэгэл хэдийгээр би өөрөө эмч дээрэс нь өмнө вакцин хийлгэжсэн, өөрөө болоод хүүхдээ хийлгэжсэн. Тэгээд вакцины дараа тодорхой хэмжээнд халуурдаг гэдгийг мэдж байгаа мөртлөө л нөгөө ээж аав гэдэг сэтгэлээрээ ингээл бас санаа зовоол тэгдэг. Тэгэхээр тодорхой хугацаанд бол ажиллах хэрэгтэй юм байна. Тий. За ингээ энэ тал дээр бас сайхан мэдээлэл өгсөнд их баярлалаа. Дээрээс нь бас нэг манай ээж аваадын нэг гаргадаг юм нь нөгөө хэсэг газрын урвал гэж сайн ярьсан шүү дээ. Тэгэхээр хэсэг газрын урвал
жоохон хавдаад улайгаад ирэхээр нөгөө манай ээж авч нь тост өргөдөг, янз бүрийн бигнүүр тавьдаг, гялгаруутаар ороодог, одоо хөхний сүгээрээ компресс тавьдаг ч гэдэг юм уу, ийм үйлдэлүүд бас гардаг байхгүй юу одоо эцэгхийн дунд. Тэгэхээр хэсэг газрын урвал гарсан тохиолдолд хизээж тий саяын хэлсэн юмнуудыг бол хэрэгжилж болохгүй. А зөвхөн шаардлагатай тохиолдолд 0.9% натр холоор идэв усамлыг одоо ариун бентэнд самбай гэж ярьдаг те. Шингээгээд тэгээд нэг 5-10 минут одоо компресс тавина гэж болно те. Тэгээд энэ хоорондох хугацаа нь бол 30-аас дээш минут байх хэвээр. Тэгээд нэг 2-3 хоног тэр компресс тавихад тэр хавц суулаас хэсэг өөр аянд ингээ намждаг гэсэн үг. Одоо жишээлбэл вакцины хийлгэснээс хойш 3 хоног үл усанд орохгүй тий. Жишээлбэл бас хүүтийн мэдэхгүй, хит их сахартай мэдэхгүй ч гэдэм үү те. Ингээд нэг иймэрхүү байдаг. Заримдаа тэр мартаад маргааш нь усанд орчдөг ч юм уу, идчихдэг ч юм уу, нэг тиймэрхүү асуудлууд байх шиг байна те. За тэгэхээр ээж аав нар өөрсдөө тэн дээр бас жоохон хариуцлагатай байх шаардлагатай тий. Окей. Хүмүүсийн дунд нэг юм бас бодол байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр зөв буруу одоо вакцины хийх нь зөв эсвэл буруу. Яг хувь хүнийхээ хувьд бол нөгөө эмч болохоор тэр юм уу? Вакцины бол хийх ёстой. Вакцины зөв гэдэг бодолтой гэсэн үг миний хувьд. Яг вакцинатор одоо вакцин хийж байгаа энэ албыг хариуцж байгаа эмч хүний хувьд энэ дээр зүгээр ямар нэгэн жишээ дурддаг юм уу? Тоо статистик хэлдэг юм уу? Энэ дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээж. Ааха. За би тэрийн түрүүний эхлээд ярьдаг тэр нөгөө дархлаажуулалт бол одоо дэлхийд дээр жилд тэр 3.5-аас 5 сая хүний амь насыг аврах боломжтой тэр одоо технологи одоо дэвшилт юм а гэж хэлээд байгаа чинь. Тэгэхээр би миний хувьд бол одоо энэ салбарыг энэ албыг хариуцж байгаагийн хувьд бол одоо олон жил судлагдсан. За тэгээд тархитай халдварт өвчнүүдээс үнэхэрийн хамгаалаад статистик тоон судалгаанууд нь гараад өвчлөл буураад багасаа зарим халдварт өвчин бол устдаж өгөө болоод ингээд дэлхий дээр ахиж энэ өвчлөл бүртгэгдэхгүй байгаа нь бол одоо энэ салбарын энэ вакцины одоо үр дүн бас гарч байгаа гэж ойлгож байгаа. За баярлалаа. Хэрвээ одоо ингээд харьцангуй вакцинтай холбоотой айхтар хүнд хэлбэрийн хариу урвал илэрсэн тохиолдол бүртгэгдсэн юм нь харьцангуй цөөхөн байдаг байх гэж би бодож байна. Магадгүй дэлхийн хэмжээнд байдаг л баг. Хэрвээ тийм юм гарвал ямар арга хэмжээ авах ёстой юм? Тэрэндээ яаж бэлдсэн байх ёстой юм? Яг юу байх ёстой юм? Яаж хэрэглэх ёстой гэдэг талаар товчхон мэдээлэл өгөөж. За түрүүний вакцины дараах урвал хүндрэл гэж ярьсан тий. За хэрвээ түрүүний бол хөнгөн нөгөө хэсэг газар ерөнхий бие урвал байсан. Өнөөс гадна тэр хүнд урвал буюу одоо анафлакси гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ урвал бол эхний тэр 30 минутын дотроо хүний биед гарах эрсдэлтэй гэж үздэг. Тэгэхээр энэ урвалаас урьдчилан сэргийлэхийн тулд тухайн эрүүл мэндийн байгууллага аль шатны байсан. За одоо би өөрөө ажиллаж байгаа болохоор интермед эмнэлэг бол яг энэ тал дээр одоо бүрэн баг болж ажилладаг гэсэн үг. За вакцины дараах урвал хүндрэлийн одоо ийм бэлэн цомог байна. За энэ бол эрүүл мэндийн сайдын тушаалтай. Тэн дотор ямар юм байх хэвээр хүн шууд ухаалдаад унахад одоо хамгийн түрүүнд бид нар адреналин бэлэн байх хэвээр гэх мэтчлэн ингээд чагсаалтаараа эмийн сандаа ингээд бид нар бүх бэлтгэлээ хангасан. Дээрээс нь краш карт гэж ярьдаг тий бэлэн байдал хамлуулах суурь тусламжийн бэлэн байдлаа хангацсан. За тэгээд яралтай тусламжийн үед бол тэр вакцины кабинет өрөөнд ажиллаж байгаа эмч бол анафлаксын үед хариу арга хэмжээ авах одоо тэр мэдлэгтэй байх хэвээр. Энэ совилогч мөн адилхан ямар тариа хаана ямар шүүг ошкавны аль давхарт нь байгааг бүгд нэг ийм мэдээлэлтэй байдаг гэсэн үг. За дээрэс нь манай эмнэлгийн хувьд бол 2 жил тутам эмнэлгийн нийт ажилчид бол нөгөө амьдуулах суурь тусламжийн ийм багцаагийн сургалтанд бол заавал сурж гэрчлэгээ авдаг, үнэмлэх авдаг. Тэгээ энэ бол бид нар 2 жил тутамдаа байнга мэдлэгээ сэргээгээд гардан үйлдэл хийгээд амьдуулах суурь тусламжийн ийм одоо дэвшлүүлээд үзээд явдаг гэсэн үг. Нөгөө basic life support гэж хэлдэг шүү дээ. BLS-ийн сургалт те. Энэ ч бол заавал эмнэлгийн байгууллагад ажилладаг хүнч биш юм байл л дээ. Одоо насан туршийн хүн л бол за хүүхдүүд 10 жил ч гэсэн заадаг юм байл л дээ. Олон улсад бол те. Ингээд хэн нэгэн хүн зүрхэн зогсчул яах юм, амьсгалан зогсчул яах юм, усан живсэн хүн гаргаж ирээд яах юм, ямар үйлчлэгээ тусламж үйлчлэгээ үзүүлэх юм. Зүгээр л анхаарчны тусламж үйлчлэгээ тийм ээ. Амь насыг аврах гэж байгаа. Тэгэхээр одоо анагаахын сургуульд байхдаа энэ талаар мэдээд сураад гэхдээ яг эмнэлгүүд дээр
аа энийг ингээд 2 жил тутамд ингээд явдаг нь харьцангуй цөөхөн юм болов уу гэж надад санагддаг байхгүй юу. Аа одоо интернет дээр 2 жил болгон нэг сертификат өгдөг шүү дээ. Сургалтанд асуусан, шалгалтаа өгөө тэнцсэн гэд. За сертификатаа авчаад нэг 2 жил хооронд чинь бас зүгээр орхихгүй шүү дээ. Тэр чинь нөгөө дрилүүд хийн штэ тий нөгөө хиймлэр хэрвээ одоо арилуугийн тасагт интермедиа арилуугийн тасагт хүний зүрх зогсчлоо ч гэдэг юм уу хүмүүгийн шалан дээр ухаан алдаа онцлаа гэдэл одоо зохион бол өвчтөнтэй эсвэл муляжтай тий ингээд хийдэг. Тэр болгонд бол ингээд нөгөө аа би чи эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүн шүү. Би хэдийгээр мэслийн эмч биш, доторын эмч биш, зүрхний эмч биш ч гэсэн би хэрэгцээ шаардлага гарсан үед ийм хэмжээний тусламж үзүүлэх ёстой шүү. Яг одоо нарийн мэддэг хүмүүс нь эртэл би яг ийм арга хэмжээ авах ёстой шүү гэдгээ ингээд мэддэг, байнга сануулдаг. Тэгэхээр заримдаа одоо нэг нөгөө хэлэхэд яг тэр дрил буюу тэр одоо зохиомжтой тестийн үед бол сандрахгүй байхыг хичээдэг ч гэсэн хүнийг сандрахаар тийм орчин нөхцөлийг бүрдүүлдэг учраас тийм амархан мартахааргүй хүн чинь нөгөө сандарсан үедээ болсон юмнууд мартагддаггүй шүү дээ тий. За тэгэхээр энэ бол үнэхээр одоо том давуу тал ийм одоо байнгын сургалт явна сургалт хоорондоо бас ийм дрилүүд хийнэ гэдэг нь. Тэрнээс гадна тэр өөрөө дурдсан вакцин гэдэг юм бол улсын хэмжээнд халдварт судлалын үндэсний төв эмнэлэг ингээд хариуцаад ингээд зохицуулаад явдаг. Тэгэхээр манай улсад орж ирж байгаа тэгээд эн чин өөр улс оронд үйлдвэрлэгдсэн вакцин тэгээд ирээд тараагдаад ингээ хадгалагдаад хүндээ хүртлээ тэр нэг хүүтэн хэлгээний зарчимжүүлүүлээд янз бүрийн юм байдаг штэ. Тэрний талаар нэг мэдээлэл өгөөч. За вакцин бол өөрөө нөгөө хадгалтын температур горим бол өөр байдаг. Бусад нөгөө эмнэлгийн эмтэрэнэг бодвол нарийн горимтой. За ихэнх вакцин бол нэмэх 2-оос нэмэх 8 градусын хэмжээнд хадгалагдсан байх хэвээр. Тэгэхээр тухайн үйлдвэрлэгчээсээ тээвэрлэлтийн горим нь бол ингээд хянагдаад явж идэг. Тэгээд эмнэлэгт одоо тухайн үйлчлүүлэгчид дээр ирэн эртлэх бүх хэм хяналтууд бол ингээд чеклэгдэгдээд температур бол хэмжигдээд явж идэг гэсэн үг. За үндэсний хэмжээнд бол үндэсний төв халдварт өвчин судлалын үндэсний төв вакцины агуулга байгаа. Агуулгахаасаа одоо үндэсний хэмжээнд бол вакцинуудаа авдаг гэсэн үг. За хувийн хвшлийн хувьд бол манайх орж ирсэн, оруулж ирсэн одоо нийлүүлэгч байгууллагаасаа бол яг тэр гормынхан дагуу хэдэн хэмэнд энэ вакцин яаж тээвэрлж орж ирсэн гэдэг нь ийм чеклистээр бид нар хэмжиж авдаг. За дээрэс нь манай эмнэлэгт хадгалагдаж байгаа вакцины үндсэн том агуулгах хөрөгчнүүд маань бүгдээрээ одоо системд холбогдсон. Тэгэхээр нөгөө харуул хамгаалтын албан дээр амралтын өдрүүд, баяр ёслолын өдрүүдэд бол одоо тухайн хөрөгчний хэм хяналт нь нэмэх 2-оос нэмэх дэшээ доошоо гарч ийн үгүй юу гэдэг нь ингээд нөгөө аларм ирдэг. Тэрэн дархлаажуулалтын албаны над дээр одоо мессежээр юугаар ирдэг. Мэйлээр ирдэг гэсэн. За IT албанд бас ирэн давхар ирэн. Дээрээс нь харуул хамгаалтын албанд ирнэ. Тэгэхээр ийм давхар ийм том хамгаалт бол одоо мэдээлэл хадгалж явах юм боломжтой. За дээрээс нь совилогч бол өглөө орой болгон нөгөө хөргөж хадгалж байгаа вакцин хадгалж байгаа хөргөчнүүдийн хэм хяналтыг бол тусгай дэвтэр дээр өглөө орой явахдаа хэмээн бичин өглөө явахдаа шалгаж хэмээн бичээд явдаг гэсэн үг. За дээрээс нь тэр хөргөчнөөс агуулгаас аваад яг үйлчлүүлэгчийн дэргэд тавьж байгаа жижиг бокс бол мөн ялгаагүй дотроо вакцины хэмтэй. За тэр хэмээ хараад манайх хөтөлгөнөөс гаргаж ирнэ гэсэн үг. Тэгээд тухайн үйлчлүүлэгчтэй яг вакцинаа үзүүлэхдээ тухайн вакцины одоо он сар нь одоо хугацаанд болоог байж болно шүү дээ. Болоогүй вакцинууд л байгаа шүү дээ. Тэгэхээр 29 онд ч юм уу 28 онд хугацаанд дуусах вакцин хэрвээ байсан ч гэсэн вакцин болгоны дээдлэл дээр индикатор байдаг. Тухайн вакцины хугацаа болоогүй ч гэсэн хадгалтын горим, тээвэрлэлтийн горим алдагдсан бол дээдхийн индикатор нь ихэвчлэн нөгөө өнгөн дотор юм цагаан дөрвөлжин нөр тэмдэглэгдсэн байдаг индикаторууд. Тэгэхээр гадна талынхаа хүрээний өнгөтэй адилхан ягаан ч юм уу ингээд болоод хөх ч юм уу болоод хувирдсан байх юм бол тухайн вакцины одоо хэрэглэх боломжгүй хэм хяналт нь алдагдсан байна. Энэ бол хэрэггүй болсон байна гэж хугацаад дуусаагүй байсан ч гэсэн энийг устгах ёстой гэдэг. Тэгэхээр бид нар хүндээ одоо өрхөөр хийгдэж байгаа вакцин ч гэсэн одоо манай интермед эмнэлэг дээр хийгдэж байгаа ротавирусын вакцин дандаа ийм таган дээрээ индикатортай гэсэн вакцин өөр дээр нь. Тэгэхээр манай эцэг эхчүүд хүүхдээ хийж байгаа вакцинаа харахтаа хугацааг нь харлаа дээрэс нь индикатор нь хувирчуугүй юу гэдгийг бас давхар чеклээд явахад илүүдэхгүй. Энэ бол аюулгүй талаасаа гэсэн үг. Тэгэхээр вакцин бол ийм нарийн хяналттай хүний одоо үйлчлүүлэгчид сүүлийн үйлчлүүлэгчид очин очлоо ийм өндөр хяналттай байдаг гэж байгаа. 24/7
гэдэгтэй адилхан ерөөсөл 24/7 байнгын хяналтанд тэгээд одоо температурын янз бүрийн одоо тээвэрлэлтийн хадгалтын алдаа гарах юм бол тэр нь одоо Вакцин дээр. дороо мэдээлэл ирдэг ийм одоо бүх бүтэн сүлжээ байх нь шүү дээ тий. За энэ мэдээлэл чинь өөрөө эргээд одоо мань мичиг одоо ингээд вакцин хийлгэж байгаа үйлчлүүлэгчийн хувьд айгүй тийм ихтгэл төрхөөр үнэн тий одоо ингээд аюулгүй ийм одоо би үйлчлэгээ авч байна гэдэг тэр мэдрэмжийг төрүүлж байгаа. Дээрэс нь тэр нь өөрөө үнэн байгаа нь ийм олон юмар ингэж батлагдаж хянагдаж байгаа учраас дээрэс нь интермедийн хувьд бол одоо нэг JCI стандарт гэдэг бас давхар бас хяналт байгаа шүү дээ тийм ээ. Тийм олон улсын JCI олон улсын итгэмжлэлд ордог одоо Монголдо нэг эмнэлэг байгаа шүү дээ. Тэгэхээр манайх бол энэ стандартынхаа дагуу маш олон журмууд бол хэрэгжүүлдэг. Тэрний дагуу бол дархлаажуулалтын журмууд бол маш нарийн одоо яг JCI-ийн одоо тэр чеклист хяналтын дагуу бид нар хийгээд одоо хяналтаа хийгээд явж идэг. 2 жил тутам 3 жил тутамдаа бид нар олон улсын магтлын итгэмжлэлтэд ороод ингээ хянагдаа явж идэг гэсэн үг. Одоо энэ 10 сард 4 дахь удаагийнхаа JCI итгэмжилд орох гээд бэлтэж байгаа тийм ээ. За энэ ч бас нүсэр ээж шүү. Бурхан минь тий. За одоо ингээд олон жил вакцин хийгээд хүүхдүүдтэй ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Бас нэлээд олон тодорхой хэмжээнд. Тэгэхээр вакцинтай холбоотой хөгжилтэй түүхүүд байдаг уу? Одоо ингээд тийм байвал хуваалцаач. Манай ротавирусын вакцин бол нөгөө ихэвчлэн дандаа няраа хүүхдүүд ирдэг. 2 сартаагаас эхлээл 2 нас гэхээр ч ер нь ихэвчлэн бага сартайдаа дандаа нөгөө өрхийн вакцинтайгаа хамтраад явж идэг. Тэгэхээр манайх нөгөө ихэвчлэн одоо юун дээр эцгийхүүд анхаарах вэхээр хүчлэлтэйгөөсөө илүү нөгөө вакцина хүүхдээ нөгөө хөхүүлчээд одоо уйлчихна гэж бодоод манай ээж аваад хөхүүлчээд ороод ирдэг. Тэгэнгүүт нөгөө хүүхд маань нөгөө вакцин үнэтэй вакцин уучаад гуйлгчдаг тохиолдлууд маш их байна. Ялангуяа манай аавууд тэрч байгаа л нөгөө сандархаараа ингээл нөгөө өөрөө баг зэрэг ингээс ихсрээл өөрөө баг зэрэг уйлаад ингээс ихсрээд тэгж жоод гуйлгах тохиолдлууд их байна. Гадаа машиндаа гараад гуйлгчтэй. Тэгэхээр нөгөө уусан вакцина нэг 50 орчим хувийг л одоо нөгөө бүлж гулгаад ингээ гаргачих юм бол вакцин маань одоо үр дүнгүй дахиж вакцин уух юм шаардлагатай болдог. Тэгэхээр нөгөө бүрэн дархлаа тогтохгүй гэдэг утгаараа энэ ротавирустаар бол ийм анхаарах юм бол манай ээж аваадад бас хэрэгтэй байдаг шүү. Хэрэгтэй мэдээлэл байна. Тэгэхээр тэрнээс гадна бас тэгээд нөгөө сахилгагүй үедээ насандаа байгаа нөхдүүд байгаа шүү дээ. 3 4 5 удаа замбраагүй хэний үгэнд ч ордоггүй, хааны үгэнд ч ордоггүй насан дээр байгаа. Уйлан ойрлон зөндөө болно. Поророо өгөхгүй бол вакцин хийлгэхгүй одоо нөгөө олон жил ингээд дараалаад ирдэг хүүхдүүд байна. Ээж аав нь одоо нөгөө 8 сар болонгууд л за томоогийн вакцин ирсэн юм чи вакцина хийлгэн интермедиэд байнга л хийлгдэг юм үйлчлүүлэгч нар одоо манай зөндөө үйлчлүүлэгч нар байна. Тэгэхээр нөгөөдөл чинь жоохондоо бол мэдэгдэхгүй одоо нэг ойтод ирж исэн бол одоо 3 4 жил хийлгээл 4 5 настай болчиход ирэхтэй. Поророо өгөхгүй бол хийлгэхгүй поророо надаа нааж өгөхгүй байна. Нөгөө л нөгөө утсан дээр юм үзүүлэхгүй бол одоо энэ вакциныг хийлгэхгүй ч гэдэг юм уу. Энэ өвөр дээрээ суулгахгүй болч гэдэг юм уу. Ийм эрхэлдэг нөгөө байнга ингээд танил болцсон хүүхдүүд бас байна. Тийм. Танаа нөгөө вакцины хэсгээр би ингээд орсон их том дэлгэцэн дээр хүүхэлдэйн кино гараад байжсэн шүү дээ. Тэр бас л нөхдүүдийг нэг панаалдах байна тийм ээ. Тэгэхгүй бол нөгөө аав ээжигээ дагаад ирсэн олон хүүхдүүд чинь нөгөө эмчийг арааргүй, сувлагчийн арааргүй юм татлан ингээд нөгөөдүүлийг ингээд одоо нөгөө тарилгыг мартуулах ч гэдэг юм уу эмнэлгийн хувцастай хүмүүсийг харахаараа бас айдаг, зүрхэн дэлсдэг одоо манай ялангуяа нэг өсвөр насны охтууд эднэр бол маш их айдастай орж ирдэг. Тэрнийг хэлж чадахгүй ингэж яагаад одоо тэр айдсаа давахын тулд одоо нэг эмнэлгийн хувцастай хүмүүсийг харуулахгүй тулд ч гэдэг юм уу одоо сатааруулах тэр телевизээр өөр ютубер юм гаргахаар хүүхдэд аюул сайтвтай хараад тэгээ сандал дээр ингээ хүлээж суугаад бүр кино театрт ирсэн юм шиг ингээ сууж байгаа телевизч нь илүү бас хөөрхөн байдаг. Зөв. Заримдаа нэг тийм бичлэгүүд явж байдаг штэ. Бүүр ингээд насанд хүрсэн том эрэгтэй хүн нөгөө зүүнний айдастай. Тэгээд нөгөө вакцина хийлгэж чадахгүй гар хөлөө тас хатгаал нүд дамаа баг уйлаад тийм тохиолдол байсан уу? Байна. Тийм тохиолдол одоо үйлчлүүлэгч гэхээс илүү манай эмнэлгийн ажилчдад хүртэл одоо өөрсдөө тариа хийдэг манай сувлагчид нарт хүртэл тийм айдастай хүмүүс агиох байдаг. Бүр одоо нөгөө өөрөө бол хийлгийг өсөд байхгүй одоо энэ вакциныг хийлгэхгүй болохгүй хийлгэх ёстой би өөр хүүхдээ хамгаалж гэн үйлчлүүлэгчээ хамгаалж гэн гэдэг утгаараа хийлгэн гэж бодоол ирээс суусан мөртлөө айдсаасаа болоод хийлгэж чаддаг. Тэгэхээр нөгөө хажуу талынхаа сувлагч мөвлөгч бүгдээрээ нийлж ингээд гарын дарж гоод ч юм уу хийдэг тохиолдлууд бас байна. Гэхдээ тэрний дараа бол нөгөө хариу уурвал гайгүй.
Харьцангуй зөвхөн тэр өхөн үедээ л тийм айдастай хүмүүс бас байдаг. Тий, би нөгөө дүр сурталчилгааны эмч учраас нөгөө ямраад хүн орох гээд ямраач нөгөө жоохон давчгүй шүү дээ, тэ. Тэгэхээр нөгөө давчгүй орчны айцтай нөгөө claustrophobic тийм хүмүүс ингээл өчнөө минут бараг цаг орчим яриад тайлбарлаад тайвшруулаад тэгэл нөгөө ямраа руугаа ингээл цуг ингээл алхаад орохоор дөхөөл ирэхээр ингээл нүднээс нөлөөс гоожл эхэлдэг байхгүй ерөөсөө. Тий. Тэгээд яг тэрнтэй адилхан тийм Тийм зүүнний вакцин айцтай дээр хүмүүс яг хүмүүс байна. бас байна. Тийм. Дээрэс нь манай одоо нөгөө сургууль эхлэхээр одоо бол нөгөө сургууль эхлэх байгаа учраас мандаа хүүхдүүд гэртээ байж байгаа учраас нөгөө хоол цайгаа идэж уучаад ч юм уу ингээд аажуу тав ирж байгаа. Яг сургууль орчхоор манай ээж аваа чинь одоо нөгөө вакцины хийлгээгээл гинтхэн бодоол хүүхдээ нөгөө хичээлд орохоос нь өмнө гэс хэлэгчи эсвэл хичээл тарангуут шууд аваад ирлээ амжаад хэлэгчи гэл ингээд орж ирдэг. Энэ дээр бас анхаарах нэг юм нөгөө хүүхд өлөн одоо хоол цай идүүлээгүй авчирснаас болоод бас хүүхдийн биеийн байдлыг өргөх ийм бас мерсэр тохиолддог. Тийм учраас эрхээс өмнө манайхан хоол цагаа сайн идүүлээд одоо сэтгэл зүйн бэлтгэл дулаан хувцлах ч гэдэг юм уу энэ ямын сайн хангаж ирвэл бас зүгээр байдаг. За вакцины дараа бол мөн ялгаагүй нөгөө хүйтэн дааруулах, хүйтийн уух, марууж идэх ч гэдэг юм уу те дархлаа суллах юмнуудыг баг хэрэглээд тэгээ халуун бүлээн шингэн юм саавн шингэн гэхээр буцал суус байх уу цайч гэдэг юм уу хярамч гэдэг юм уу те ундаанаас бас төрлийн чихэрлэг юмнаас бас төрлийн шингэнийн сайн хүчрэх юм бол илүү одоо дархлаа дэмжигдээд хүүхд нөгөө вакцины дараах дархлаа илүү хурдан тогтно гэж үзээд идэх. Тэгэхээр вакцины хийлгэсэн өдрөөс хойш бол нэг 14-өөс 28 хоногийн дараа бол одоо бүрэн дархлаа тогтож эхэлнэ гэж үздэг. Тэгэхээр хугацааны хувьд энэ хугацаагаа бас бодолцож хүүхдээ вакцинд хамруулвал илүү. Зүйтэй. Наад чинь бас айгүй хэрэгтэй мэдээлэл байна. Ээж аауд өөрсдөө том хүн чинь бас нэг арай өөр хүүхэд арай өөр учраас одоо жоохон төлөвлөгөөтэй вакциныхаа өмнө дараа тэр юмудаа бас төлөвлөх нь байна тийм ээ. Манай улсын хэмжээнд хийгдэж байгаа энэ вакцинууд жил болгон одоо ингээд нөгөө тухайн жилд гарч магадгүй тэр вирусын халдвараас сэргийлсэн вакцинууд байгаа тийм үү? Тэ. Тэгэхээр тэрнийхэн тооцоол нь хаанаас гардаг гэсэн үг вэ? Улирлын томуу бол одоо орж ирж хийгдэж байгаа вакцинуудын нэг шттэ. Тэгэхээр томуу өвчин бол өөрөө нөгөө жил болгон үүсгэгчийн хувьсч өөрчлөгдөж яадаг учраас энэ бүс нутгийн энэ оронд энэ төрлийн вирусын халдвар илүү одоо гарах магадлалтай дараа жилийн одоо дэгдэлтийн үед гэдэг энэ судалгаануудыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хийдэг. Тэгэхээр энэ судалгааны үндсэн дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу одоо үйлдвэрлэгч нар маань томоогийн вакцина үйлдвэрлэдэг гэсэн үг. Тэгэхээр нэг жилийн хугацаанд л хүчинтэй, нэг жилийн хугацаанд түүний халдвараас хамгаалах дархлаа тогтоох боломжтой ийм вакцинууд бол үйлдвэрлэгдэж явдаг гэсэн үг. Тэгэхээр одоо манай улсад яг өнөөдөр энэ жил ингээ хийгдэж байгаа вакцинууд энтгэг Солонгосоос орж ирж байгаа юм байна шүү дээ их хвшлэн тий. Тэгэхээр энэ вакцинууд нь мөн адилхан тухайн улс орондоо хийгдэж байгаа вакцинууд гэсэн үг тийм үү? Тий. Адилхан хийгдэж байгаа. Тэрнээс л манайх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн вакцинаас улс орон бүр ингээд өөрөөрөө хэмжээгээр аваад хийгдэж байна гэсэн үг. Вакциныг одоо заавалчгүй үдээс өмнө ч гэдэг юм уу, үдээс хойш ч юм уу тийм хийн гэсэн тийм цаг заасан юм байдгүй. Одоо зарим нэг шинжилгээ, эмчилгээнүүд чинь цаг заадаг штэ. Ер нь вакцины яг тэдэд гэсэн юм бол байхгүй. Ер нь бол өглөөгөөдөө хийвэл илүү нөгөө ялангуяа хүүхдүүдэд бол нөгөө ард нь хяналтанд байх нь илүү гэж үзэж байгаа. Одоо ажлын цаг дууссаны дараа ч юм ажил тарахын үед одоо нэраа хүүхдэд вакцин хийлгэх юм бол нөгөө магадгүй нөгөө эцгийнхээ айдас нөгөө баг зэргийн хал урах ч юм урвал илэрх юм бол эмнэлгүүд хаагаа явцсан ч байдаг юм уу. Хинээс зөвлөгөө авахаа мэдэхгүй болчдөг ч юм уу. Тэр юм бодох юм бол илүү бага насны хүүхдүүдийг бол жоохон эртдээ хийлгэх юм бол үдээс хойштой хяналт нь хүүхдийнхээ биеийн байдлыг ажлыг ажиглаад явах юм боломжтой. Бусдаар бол яг өглөө хийн витамин шиг витаминыг ороо уухгүй гэдэг шиг тийм заалт. Тэгэхээр интермедийн хувьд бол яаралтай тусламжийн тасаг нь 24/7 ажиллаж байгаа. Дээрээс нь хүүхдийн тасагтай, нярайн тасагтай, дандаа жижүүрэмжтэй байгаа учраас хэрвээ ээж аав вакцины дараа ямар нэгэн байдлаар санаа зовх юм бол бусаад ирээд үзүүлэх одоо бүрэн боломжтой гэсэн үг тийм байна. Энэ бол бас их том давуу тал. Цаг авалт нь яах ёстой вэ? Урчилж авах ёстой юу? Эсвэл тэр өдрөө шууд ирээд хийлгэж болох уу? Интермед эмнэлгийн хувьд бол одоо манайх улсын хэмжээнд томоогийн вакцин хийгдээд явж байгаа. Улсын хэмжээнд бол вакцин нөгөө үндэсний вакцин бол орж ирээгүй. Хувийн хвшлээс бол интермед эмнэлэг хийгдээд явж байна. За манай эмнэлэг бол цаг авах шаардлагагүй.
томоогийн вакцины хийлгэе л гэвэл одоо эренгүүтэл нөгөө түрүүний урсгалын дагуу бүртгэл их ажилтанд бүртгүүлээд за томоогийн вакцины бол манай эмнэлгийн өргөтгөлийн 8 давхарт өглөө 8-аас орой 5 цаг хүртэл одоо ажлын өдрүүдэд хийгдээд амралтын өдөр бас өглөө 9-өөс орой бүтэн сая өдөр бол өглөө 9-өөс 2 цаг хүртэл бямб гарагт хагас өдөр бол өглөө 9-өөс орой 4 цаг хүртэл одоо тогтмол 7 хоног одоо хийгдэж явж байна. Яг энэ улиралтай одоо хүүхдүүдэд дархлаажуулахын тулд өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Тэгэхээр 8 давхарт гараад бүртгэл нь өөрөө 8 давхартай байгаа. Бүртгүүлээд эмчтэй үзүүлээд сувлагч нь тэгээ хяналтынхаа хэсэгтээ энэ урсгал бол нэг ийм зааландаа л бүтэн комплексээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр шууд ирээд л одоо ажлын цагаар саяын хийсэн цагуудад бол ингээд ажиллаад явж байгаа. За ротавирусын хувьд бол манай дархлаажуулалтын албан маань 2 хэсэгт явж байгаа гэсэн үг. Зөвхөн томоогийн вакцин бол эмнэлгийнхаа 8 давхарт өргөтгөлтэй хийгдэж байна. За ротавирусын вакцин бусад төрлийн одоо сайн дурын дархлаажуулалтууд байна те. Гепатит Б вакцин, ачиг тал дурын вакцин ч гэдэг юм уу галзуугийн вакцинууд нар бол интермед эмнэлгийн амбулаторийн хууч эмнэлгийнхаа 1 давхарт одоо хүүхдийн эмэгтэйчүүдийн амбулаторийн дэргэд дархлаажуулалтын өрөөндөө бол хийгдэж явж байгаа. Тэгэхээр ротавирусын вакцины хийлгэх манай бага насны нарианууд бол шууд нэмэлгийнхээ 1 давхарт ирээд үүдэнд нь бүртгэлийн ажилтан байгаа бүртгүүлээд вакцины хийлгэх зөвшөөрлийн хуудасаа бөглөөд тэгээд ингээд эмчтэй үзүүлээд вакцины урсгал юм явж байгаа. Интермед чинь төрөх эмэгтэйчүүдийн том тасагтай шүү дээ. Тэгэхээр интермедэд хүүхд төрлөө өдөр болгонд хүүхд төрж байна. Тэгэхээр эхний вакцинууд нь хийгдээд ингээд явчихна. Тэгэхээр энэ товлолт болоод томоогийн вакцинаас өөр ямар төрлийн вакцинууд интермед дээр хийгдэж байгаа вэ? Одоо үндэсний товлол гэж ярьсан шүү дээ түрүүний. Тэгэхээр үндэсний товлолын вакцинаас одоо улсын хэмжээнд хийгдэж байгаа вакцинуудаас манайх 24 цаг төрсний дараа 24 цагт хийгдэх 2 төрлийн вакциныг бол манай эмнэлэг хариуцаад төрсний нариануудад хийгдэж явж байгаа. Энэ нь бол гепатит Б вирусын эсрэг вакцин, БЦЖ буюу сүрээгийн эсрэг вакциныг бол 24 цагийнх нь үндэсний товлолын вакциныг хийгээд ингээд албачуулаад явж байгаа гэсэн бүх хүүхдүүдтэй. Мэдээ тайлангаа мөн халдварт өвчин судлалын үндэсний төв рүүгээ бид нар саруулган мэдээгээ саруулганы 5-ны дотор мэдээг өгөө явж идэг. Сайн дурын дархлаажуулалтаар бол манайх сая хэлсэн улирлын томоогийн вакцин, ротавирусын вакцин, за нөгөө яаралтай тусламжийн тасаг маань 24 цагаар ажилладаг учраас нөгөө одоо тэжээвэр эсвэл нөгөө танихгүй мэдэхгүй нохой мууранд хазуулсан, уруулсан ийм тохиолдлууд маш их ирдэг. Манай гэмтлийн одоо тасагтай учраас гэмтлийн анхны тусламж үзүүлдэг учраас тэгэхээр ийм хүмүүст бол галзуугийн вакцин мөн 24 цагаар яралтай тусламжаараа хийж байна. Мөн ажлын цагаар бол одоо дархлаажуулалтын кабинетаар хийж яах гэсэн үг. Энэ галзуугийн вакцины өөрөө онцлог нь нөгөө 5 тун авдаг. Нэг удаа хийгээд хүмүүс маань ингээ яваад өгчихгүй гэсэн үг. Тэгэхээр тий сарын дотор 5 тун хийгддэг учраас амралтын өдөр таарах юм бол нөгөө хийлгэх ёстой өдрүүд нь амралтын өдөр таарвал яралтай тусламжийн тасаг дээр ирээл хийлгэж болно. Ажлын өдөр таарах юм бол манай дархлаажуулалтын кабинетаар ирээл хийлгэж явчих болно гэсэн үг. Ингээд нэг хүн бол бүрэн тунгаа таслахгүйгээр аваа явчих болно гэсэн үг. За дээрэс нь хачиг тенцафилит гэдэг одоо энэ хачгийн улиралд бол ялангуяа гэрийн ажилтай уулуурах ажилтай хүмүүс бол маш их хийлгдэг вакцин бол бас байгаа. Би зүгээр сонирхож асууж байгаа шүү. Нөгөө гадагшаага өөр улс орн руу зарим нэг улс орн чинь биднээс арай өөр өвчлөлтөө энэ төр байгаа. Тэгэхээр тийм одоо аялах гэж байгаа, амрах гэж байгаа зорилгоор явж байгаа хүмүүст хийдэг вакцинууд байна уу? Тийм хийгдэж байгаа юу? Тийм вакцин бол одоохондоо манайх байхгүй байгаа. Яг одоо халуун орн руу аялж байгаа ч юм уу ийм хүмүүсийн вакцин бол халдварт өвчин судлалын үндэсний төв дээр бол хийгдэж явж байгаа. Сайн дурын дархлаажуулалтаар. Ээж аауд ялангуяа өсвөр насны охтуудтай ялгаа бас хөвгүүдтэй тий ээж аавуудын дунд бас нэг юм асуулт байдаг, бодол байдаг нь тэр нэг омон хүзүүний хор тавдрын үүсгэхээс сэргийлсэн одоо папиллома вирусын эсрэг вакцин байгаа шүү дээ. Тэр хийгдэж байгаа юу танай албан дээр? Хийгдэхгүй. Энэ вакцин маань өөрөө одоо үндэсний товлолын вакцинд орсон. 11 настай эрэгтэй эмэгтэй хөөс ялгаагүйгээр нэг тун вакциныг бол үндэсний товлолоороо үндэсний хэмжээнд бол Монголд хийгдээд эхэлсэн явж байгаа. Тэгэхээр энийг бол 11 настай хүүхдүүд маань хийлгэж чинь гэсэн үг. За 11 эрэгтэй эмэгтэй хөөс харгалзахгүй гэсэн үг тий. 11-ээс дээш насны хүн одоо өөрийн хүсэл дээрээ хийлгэх юм бол халдварт өвчин судлалын үндэсний төвөөр сайн дурын дархлаажуулалтаар энэ вакцин бол хийгдэж явж байгаа гэсэн үг. Интермед эмнэлгийн хувьд бол энэ вакцин арай орж ирэх байна.
одоо манай улсад байгаа нь хэдэн тунтай вэ? Хэдэн вирусын эсрэг? 4 цент гэж яриад байгаа тийм. Аха. Тэгэхээр 4 төрлийн одоо HPV гэж яриад байгаа тийм. Папиллома вирусын эсрэг одоо яг хар тавдар үүсгэх эрсдэлтэй 4 төрлийн вирусын эсрэг үйлчилгээтэй вакцин гэсэн үг. Өөр бусад улс орнуудад хэдэн тунтай зэнтэй? Ер нь бол хамгийн дээд нь 9 цент гэж яриад 9 Аха. төрлийн одоо вирусын эсрэг үйлчилгээтэй вакцинууд бол хийгдэж байгаа орнууд байгаа. Тэгээ Манайд манад бол орж ирсэн нь бол Америкт үйлдвэрлэгдсэн 4 цент вакциныг бол манай орн хийгдэв. тэр нь халдвартын эмнэлэг дээр Тий, хийж зөвхөн байгаа юм тийм ээ? халдварт судлалын үндэсний төв дээрээ сайн дураар дээрэс нь одоо нөгөө бүх эрүүл мэндийн анхан шатны эмнэлгүүд дээрээ үндэсний товлын вакцинтайгаа адилхан ороод хийгдэж явж байгаа гэсэн үг. За ашгүй. Good. За яг үгээр Уман хүзүүний хор тавдар манай Монгол эмэгтэйчүүдийн дунд бас Хавдрын тэргүүлэх хөвчлөл. нэлээд өндөр байгаа. Тэрнтэй холбоотой харамсалтай түүхүүд зөндөө байдаг. Тийм. Тэгэхээр хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн хавдрын эмчлийн тасаг тэр хагалгааг, тэр чиглэлийн хагалгааг одоо хийж байгаа том байгууллага байна. Баг хамт олон байна. Интернет дээр бас хавдрын эмэгтэйчүүдийн мессеж байгаа мөн тэр чиглэлийн хавдруудыг эмчилж хагалж байгаа. Тэгэхээр ийм төрлийн вакцин ороод ирсэнд нь дараа дараагийн үеийн генерашны залуучууд энэ өвчнөр өвдөх магадлал буураа явж байгаа учраас айгүй сэтгэл сайхан байна л да. Өөр одоо эцэг эхчүүд юм уу, хувь хүн өөрөө вакцинтай холбоотойгоор анхаарах юм юу байдаг вэ? Хүмүүсийн дундад буруу ойлголт ч юм уу, эсвэл одоо хүмүүс энийг мэдчихээсэй ч гэж боддог одоо яг энэ албыг хариуцдаг хүний хувьд тийм сонсогчдод зориулаад хэлэх юм байвал хэлээч. За вакцин бол одоо түрүүний хэлсэн одоо хүн бол өөр өөрийн нөгөө бодлороо одоо ярьж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй. Түрүүний хэлсэн тэгэхээр энд бол эргэлзэх юм байхгүй гэж миний хувьд бол боддог. Яагаад гэвэл олон жилийн судалгаа шинжилгээн дээр одоо үндэслэлсэн олон жил хийгдээд явж байгаа. Тэгээд тухайн халдварт одоо тарилгатай халдварт өвчнүүдийг заримыг нь бол бүрэн устгасан дэлхийн нийт дээр одоо устгасан гэдэг ингээд зарлагдсан байж байна. Зарим халдварт өвчнүүдийг бол хэд дахин ингээд сүүлийн жилүүдэд огт бүртгэхгүй явж байна гэх мэтчлэн. Тэгэхээр энэ бол ялангуяа үндэсний товлолд орсон одоо хийгдэж байгаа вакцинуудад бол тийм одоо хүнд айх юм одоо хүүхдээ яачих вэ одоо нөгөө ямар нэгэн вакцины дараах одоо үлдчих вэ гэх юм уу тийм айдас бол байхгүй л гэж миний хувьд л бодож байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн манай подкастэнд өргөдөн ирж вакцины талаар дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн цолмын эмчтэй маш их баярлалаа. Одоо удахгүй сургууль цэцэрлэг эхлэх чинь тэрний өмнө эцэг эхчүүд өөрсдөө болоод үр хүүхдээ одоо вакциныхаа дархлаажуултыг аваарай, хийлгээрэй гэдэг ийм одоо уриалгыг хэлээд энэ подкаст өндөрлөе. Өшөө заримдаа би асуухаа мартсан ч юм уу, эсвэл өөрөө нэг хэлмээр байдаг юм байвал вакцинтай холбоотой юм уу? Эсвэл эцэг эхчүүд анхааруулж хэлэх юм байвал бас нэмж хэлж болно шүү. За одоо томоогийн үлрэл эхэлж байгаа учраас томоогийн вакцинаар ярих гэж бодож байна. Тэгэхээр томоогийн вакцин одоо сургууль цэцэрлэг эхэлж байгаа учраас одоо хайртай дотны гэр бүл үр хүүхдээ хамгаалахын тулд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд одоо вакцинда үр хүүхдээ өндөр настай аав ээжийг ч юм уу одоо энэ хүмүүсээ одоо эрсдэлтэй бүлэгт ажиллаж байгаа одоо олон нийтэд харилцаж ажилладаг зөвхөн өндөр настай хүн ч биш те эдгээр насны хүмүүс бүгдээрээ л одоо хамгаалж энэ вакцинда идэвхтэй эртгэн хамрагдах юм бол илүү одоо яг томоогийн дэгдэлтийн тэр оргил үедээ илүү дархлаатай болсон байх юм шиг л гэж хэлье да. За маш их баярлалаа. За өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Зочноор оролцсон цолмын эмчтэй маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа сонсогчдоо.